Сайн байцгаана үзэгчдээ НТV телевиз, Н спортс телевиз үзэгч та бүхэндээ бүхий өрөө нэвтрүүлгийн 23 дахь дугаарыг энэ цаг мөчид хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн 23 дахь дугаарыг хамтран хөтлөн явуулахаар үндэсний бүхийн улсын тайлбарлагч Наранбаатар ах маань хүрэлцэн ирсэн байна. За студид зочдоор Монгол улсын хүчит зан мөнгө сайхны өсөх хоёр, Монгол улсын харцаг НТV телевизийн үндэсний бүхийн тайлбарлагч Өсгөрөөд байх нар маань хүрэлцэн ирсэн байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Энэ өдрийн мэнд хүргье. За амралтын 2 өдөр Алтан цомын барилдаантай байсан. Өнөөдрийн дугаараар бас ярих сонин ихтэй баялаг дугаар болох байх гэсэн үзэгчдийн хүлээлт бол байгаа хаа. Барилдааны талаар сэтгэл ер нь хэрэг байна. 2 өдрийн барилдаа. За 2 өдөр суусан үнэхээр. 3 видеог хараад байна. Тий, манай наба эхлэх гээд байх шиг байна. Юм барих гэдэг юм чинь нэг андчгүй байдаг шүү дээ. Ойр ойрхон босод цуугаал урагшаа нэг өндсөн гэдэг. Набагаар 2 өдөр суусан өмнө ярихгүй. Би одоо эхний өдөр суугаагүй юу ярих. Монголын үндэсний бүхий албаноос Алтан цомын 3 дахь удаагийн барилдааныг энэ үйлрэлд сонирхолтой тийм форматаар үзэгч олондоо бас өргөн бариад 2 дахь тойрог нь явлаа. За одоо бол бүх сонирхогчид үзэгчид ерөнхийдөө бас Алтан цомыг хүлээдэг, хардаг, хэний баг хаана яаж явж байгаа вэ, хинтэй яаж барилдах вэ гэд таамаг дэвшүүлдэг бас ийм хүлээлт үүсгэсэн сайхан барилдаа болоод одоо дундаа чарь ороогүй юм да нэг 2 тойрог. Тий 2 тойрог явж. Ерөнхийдөө бол 7 тойрог барилдаад нэгээс 4-р байр эзэлсэн 4 баг плей-офф ялгарч үлдэх юм байна. Тэгээ 1-р баг нь 4-р багтай, 2-р баг 3-р багтай барилдаад ялсан 2 нь аврагын төлөө, ялагдсан 2 нь 3-р байрны төлөө барилдаа. Зөвхөн нэг барилдаа юм уу? Тий, нэг л барилдаа их билүү. Тэг ер нь бол зурлаггүй юм байна тий. Плей-офф бол зурлаггүй юм байна. Зөөрж барилдаа. Тэгэхээр плей-офф ялгарсантайгаа нийлээд нэг баг бол 9 барилдаа хийх юм байна. Нэг бүх бол 45 барилдаа хийх юм байна гэж харсан. Тойргийн барилдаа бол 7 тойрогт 35 барилдаа хийх юм байна. За тэгээ сонирхолтой олон гоё барилдаантай өрсөлдөөнтэй сүүлийн 5 дугаар тойргийн барилдаа хүртэл одоо тэмцэлсэн тийм л гоё тойргууд болж өнгөрлөө гэж харсан. За хоёр ахын хувьд хуваар хараад бас ер нь ямар таамаг байв барилдаанаас өмнө бол. Эхний өдрийн 2 барилдаа бол бас нэлээд ойрхондоо нэлээд өрсөлдөөнтэй барилдаанууд болсон харагдчихсэн. Сүүлийн өдрийн барилдаанууд бол бас нэлээд 4-р тойрогт үндсэндээ бас үр дүн гараад шийдвэрлэгдээд явчих шиг болсон доо. Тэгж яхаа сүүлийн өдрийн барилдаан бол эрт үр дүн гарцлын барилдаа болох шиг болсон. Өсгөө зааны хувьд ер нь аль баг таны хүлээлтээс арай доогуур ороод ирчлээ дээ гэсэн тийм бодол. Аль баг дээр. За ер нь бол багуудын барилдаан бол их сайхан болж байна. Тэгээд ерөнхийдөө зүгээр үзэгчд ч гэсэн хараад байгаа бас жоохон таархан барилдчуу гэмээр баг бол бас байгаа. Тэгээд одоо манай нөгөө заанууд баг хүлээгүй баг. Тий жоохон одоо барилдаан хүмүүсийн бас сүүлийн 2 тойргийн барилдаанаар харахад жоохон сэтгэл дундуур байна уу гэж харагч. Тэгээд яг вэ барилдаан чинь тэгээд бас хэцүү л дээ тэр өдрийн одоо бөхчүүдийн одоо өглөө босгоос ахуулаад тэгээд бэлтгэлжилт юм. Би зүгээр анар зааныг харахад бол биеийн байдал бол их сайхан харагдчихлээ. Ер нь бол тэг бас барилдаа арай жоохон болохгүй байна уу гэсэн тийм байдал ажиглагдсан л да. Заалны барилдаанд барилдах өдрийн өглөө зарим өдөр би их сайхан мэдээ тий. Нэг бушуугаа очиод өстой нэг барилдмаар санагдав. Зарим өдөр хийцээ. За болчих юм бол яа тийм бэлээ хүнд өргөөл нэг жоохон тэгсгээл. Тэгээ багийн барилдаан чинь хариуцлага их өндөртэй. Хүн болгоноос шалтгаална. Тэгэхээр нөгөө өөрт бас дарамт их ирдэг тий. За надаас болоод баг маань одоо ялагдчихгүй дээ гэсэн бас дарамт их ирдэг. Тэг бөхчилсэн барилдаан бол яг өөрийгөө л унуулнаа. Тий, унуул тэгэл болно. Даваа давал цаашаа барилдаална. За тэгвэл нэвтрүүлгийн эхэнд Хувлаа хаан баг хатанд интернэшнл багууд
Алтан цомын 2 дугаар тойргийн салхийг хагалж одоо барилдааныг эхлүүлсэн. За Нутгийн буян группийн Хувлаа хамбаг тий. Хатанд интернэшнл ер нь 2 арангаа өвөр ангаа 2 арслан зүүн барууныг магнайлсан. Өмнө 2 ялт авцсан байсан баг юм байна тийм ээ. Тийм байна. Хоёулаа ялцсан байсан багийн барилдааны. Тоон бичлэгийг манай найруулагч одоо онцлсон барилдаанаас харуулах бах. Хамгийн ихний барилдаа. Нутгийн буянгийн баг нөгөө багта нэр өгсөн бас. Бусд нь л яг одоо од группийн од баг, Апуискайл баг, Хатанд интернэшнл баг гэдэг байдаг тийм. Тий. Нутгийн буян бол Хувлаа хаан хэрээд бол хүлээгүй. Төвшин төгс зөргөө гарцсан 2. Зөргөө харцаг 4 даваатай гарсан. Бямбот гарслаа. Төмөн дөмбөрл хилчнийх л Тий хэлчихнийх. аймгийн за. Зүүн талдаа ер нь төстэй барилдаантай бас Бямботхонтой нэлээд боломжийн одоо сайхан барилж байгаа 2 зэнжигэн дээрээс бол тэгээд давуудлаа алдаад шилжээд ардаа алдаад өгдөг ширээжсэн. Бямботхон харин энэ жил ер нь нэг өөртөө нэлээд тийм их одоо өндөр одоо шаардлагатай бэлтгэл хийж хоорон бас сайн байгаа бол та энэ намрын барилдаанууд нээлтээс эхлээд харагдаад байгаа. Дүгрээ начаа. Ер нь бас Бямботгоноос өмнө бас 1-р зоригт хутгцсан хүн биш үү те? Тийм ээ. Шуугуулахаас өмнө. За энэ 2 дугаар тойргоор орсон. Төвшин төгсөөр нь чинь нэмэдэх сайхан харагдчихсан. Сугацаантай бас нэлээд ч одоо хоёлоо хүч авах гэж барилдсан тэгээд. Саяны хонгодон дээр тэр алсын шуудганд хүрсэн. Тэр л ер нь одоо барилдааныг бас шийдчлээ дээ. За энэ нөгөө Даваа чи юуг тайлбарлаа та? Заримдаа бас жоохон тухайн үеийнхээ эмоцоор авч яйчээ дараа нь санаа зовоод байх юм. Тийм үү. Тий. Даваа тэр болоотчин болох байсан юм уу гэдэргээд хүмүүс бас заашлуулад байсан. Мэхэндээ ихтгэл төгс байгаа юм л та. Тий. Би бол мордоод хаяна гэж зүтгэж штэ. Тий. Энэ л Зоригтбаатар харцгийн нэг унаа яг энэ дэр болсон. Бямботгаарслаа хөл их томтой, хөлдөө бас бярттай. Саяны тэр хагалаад тэлээ зогсож байгаа тий. Хэм бас Өсгөр нь хүлэн алдаад унжсэн юм. онлог байх. Бас л хөлдөө бяртаал бөхчээд нэг тий. Сая зоргогийн хувьд бол тэгээд бас удчихж байгаа Тий, тий. байраад явах нацалтцсан. Олон гой барилдаан гарсан биз дээ. Гарсан. Энэ бас галзуунууд болсон биз. Шарваач ер нь нарийн дээлийнхэнд агаарт голцох уу юу? төгсөн. 2 актер өмрөөлж Шарваад Хоёуланд нь өмрөөсөн штэ адилхан. За энэ дээр ер нь яагаад хүмүүс намайг хурдан гэдгүү гэдгийг харуулаа барилцсан. Төгсөн. 3 явц штэ эндээс. Хагад зөхөөд хөнтрөө. Одоо буцаагаад тий. Хонгод хөрөнгүүтээ сэжж байгаа тий. Сэжээд ард марчиж байгаа. Ер нь сүгүүд авраг бол яг ингэж тий тойрчдаг байсан шүү дээ. Зааны доонд болжаар үүсэн гэж төглөө тий. Тий. сэжиж Сэжижтэй тий. Хөл авлаа. Чанаргуу тайлбарлаж яддаг штэ. тий. Хавалгуу тойрчглоо, сэжээд тойрчглоо гэдэг. энэ хоёр чи унааг байсан 2 бүхлөө. За энэ одоо 5 дугаар дөргийн барилдаа билүү? Энэ хамгийн сүүлийн. Тий. Сүхэвэл унааг байсан те нэрэ. Бямботхон болохоор урд нь Нэг унсан. Нэг унсан тий. Бямботхон чи 10 барилдаад 9 даваатай. Тийм. Ирсэн. За ингээд хоёр багийн хоорондын харьцаа нийт даваануудыг нь шууд үргэлжлүүлээд харчээ. Тэгээ араас нь хоёр багийнхаа барилдааныг ерхэд нь яриад. За үрдүн. Багийн гол одоо сонголтын бүхчүүд 4-4 даваа аваад тэгээд 3-3 гэхээр чинь л бас аргагүй юм да. Нийтээр Хатанд интернэшнл бол бүгд л одоо үргээ биелүүлсэн маань ихний 4
энэ дээр нөгөө дүгүр дөрж начны барилдааны таймыг оруулах юм байна. Бэм ботхон Бян ботхон 4, даваа очир сэлгээгээр орж ирээд 2, лавг дөрж 2. Эрхэн баяр 2, гантлаг 1 гээд 11 юм байна тий. Багийн лидер ер нь тэгэл багийн лидерийн үүрэг бол бас 5-аас 4 л байна да ер нь альч баг дээр хараад тахад тий. Тэгж жаргаж байгаа. Ховлаан баг дээр чи сонголтоор орж ирсэн учраас Бэм ботхон арслан Амар сайхан юм болов. амар сайхан чинь дараа дараа шууд байлоо тий. Лавг дөрж. Бус нь бол сонголтын бөхчүүд баг. Гэхдээ бол ерөнхийдөө бол их Монгол нөгөө юуны Өвранга их Монголын хүчтэй дэвжээс өөртөө баг гэж бараг хэлж болохоор байгаа. Нөгөө талдаа бол харин бүхүүлэгт өөртөө баг гэж хэлж болохоор байгаа. Булганаас 3 хүн орцсон байгаа маань тий. Тийм төгсөн төгс Эрхэн баяр Амар сайхан 3 гэж. Амрааны чинь 1-р тойргийн барилдаанд бол ерөөсөө тун сайн барилдааны үзүүлсэн. Энэ дээр 2 унаал шууд сэлгэн суудж байгаа харагдсан шүү дээ. За тэгэл нөгөө түрүүний биеийн байдал шүү дээ. Аа. Болчмоор юм шиг байсан. Тэгээ болохгүй болонгууд болио л гэсэн баг л та. 2 ялт авч байгаа баг нөгөө хөснөгтөнчүүд дээшээ гараад ирж байгаа. Тэр. Тийм чи одоо яг нөгөө 1-8 хүртлээ ингээд өснөгт одоо лигийн цомын өснөгтлийг гэж байгаа учраас тий. Одоо нэг Саксны лигт яг ижил хойжилттой багууд нь бол оноогоор багш үс тий. Даваагаар. Даваа нь оноо гэсэн үг л тий. Давааны Сүлдөө бол хоорондын барилдаа бас нөлөөлөх тий. Тэгин ижлэхэн ч гэсэн тий. Ялт ялгдлынхаа дээр доор бичигдэнэ. Тэгээ энэ 2-р дөргийн энэ барилдаан дээр дүгүр дөрж начин ер нь бас чамбаа орж ирсэн. Тэгсэн шүү. Ер нь бол үүргээ биелүүлсэн. Биелүүлэхдээ бол ер нь бас их ялтанд нэлийн тийм хувь нэмэр оруулж орж ирж байгаа харагдчихсан. Дүгрээ начингийн ер нь барилдааны онцлог нь тойрогт бас хэр байна. Бүр ингээ үлдсэн ингээл бараг зодог нь хөлсөн туслаад тэгэл дараагийн тойрогт бараг сэргээл тойрогт сайн барилдаг бүх гэж байдаг те их сайн. Байдаг те. Хүүхэд одоо хурдан барилтын улсын орноор барилж яхад одоо манай Отгон баярны чинь төрөл тойрогт сайн шүү дээ. Сүүл рүүгээ бол бүр гаарна. Окей. Тий, бүр барилдаан задгаараа л хамаагүй. Ер нь хараад байхад тойрогт их сайн. Тэгээ биеийн халуун дээр бас эргэж гараад их сайн барилдаад хүмүүс бас. Магнаа бас тойрогт их сайн байсан да тийм ээ. Анар ч мөн тойрогт сайн биш. За анар ч одоо Скуулс унааг болж байна. Нэг унаад. Тэгтээ шигшээд унааг. Шигшээд унсан. Нэг унсан юм. Та нэг баг 4-р асууж байна. Тийм. Би Санжаавар дунсан гэл. Санжаавар дунсан. Өсхөөг ариу эрднийг унааг л төрүүлсэн гэж бодоод байдаг. Ариу эрд нас жаар унааг өгж магадгүй шуурч. Магадгүй. Тийм үү. Сэлэнг төрүүлэхтэй. Өөр ч юм бас хэнийг билээ унааг төрүүлсэн гэж бодлоо. 18 наснд байв. Тэр говьолтой ган тулгад аймгийн начин байсан шүү дээ. Тэр унааг төрүүлж ирсэн. Чойрт төрүүлэхтэй. Доронт төлөө. Говьсонбөр төрүүлсэн. Говьсонбөр тий. Говьсонбөр төрүүлэхтэй. Гал сүүлд бол олон болцсон л да тий. Гамбалдын баян гэнтэр гээд. Тийм бах. Унааг төрүүлсэн хүмүүс зөндөө байгаа. Дорногын Батарт нь өсгөө яаж. Скватрын өсгөө ерөөс унааг тий. Унааг. Оюун болт унааг төрүүлж яасан гэж л. Залуучууд. Тэгээ залуучуудад унааг төрүүлсэн. Тэгтээ хэсгийн барилдаанд унсан баха. Хэсэг шанхрын 2 унд унсан ч гэдэг тэгдэг багш. Тэгээд сүүл рүү бол айгүй манд өөрлөсөн. За энэ барилдаан дээрээс бол ялчгүй бүр барилдааны дараа Аранга бүхүүлэгтийн одоо нөгөө дэмжигчдийн групп байдаг юм байна. Тэгээ Батбаяр харцсан тэр Арангахын энэ хүүг бас хараарай манай багийн залуучууд тест маш сайн тусуулж байгаа шүү тэргээ битсэн. Дүгрээ нач. Тий байгаа харагдсан. Завхны отхон сумч бас залгаа л да. Аранга хөрөнгө гэдсэн. Тэрийг бол ястаа. Сайн уян. Тарангаыг сааталтлаа юм л та тийм. Цагиртай залгаж байгаас. Мэргэн засгийн хөшөө гэдэг байх шүү. Ямар ч завхны цагаан архан бол тэгж орж илээ. Би ч нөгөө засагтандаа урдын бодоод байсан. Унаа гэрүүлийн хүн чинь наадтай тийм. Цагаан архны хэмжтэй гэсэн чинь сумын өдөр атсан чинь тэгж илээ. Дотгонтой залгаа сум л да. За эхний өдрийн хамгийн эхний барилдаан ингэж үр дүн шийдэгдсэн. За дараагийн барилдаан Эв Монгол Од групп 2-ын 2 багийн барилдаан болсон байна. Эв Монгол баг бол одоо анханасаа Адиахов багш багийнхантайгаа ярилцаад
түлхүү нөгөө шавнараа оролцуулж бага бүрдүүллээ гэд хүмүүс харж ярьж ирсэн тийм ээ. За барилдааны төрсөө. Үгүй. Лавгагаа хоёроо. Хумаа лаваа явчих гараад. Лавгрэлээд дуусна. 4 дуусна. тий лав грилза жингээс нэлээд тавьсан биш. Их том харагдаж илээ. Тэгж үнлээ. Тий сая наашаа ингэж явж байгааг энэ одоо хараарай. 30 бол ер нь их хол гарцсан байгаа хаа. Хотор гавар. Гоё. Уул нь их гоё залгаа явсан тий. Тэгсэн. Өхөлдөөтэй хутгаа. Өхөлдөд гутгаад. Жаах удаан байна уу? Жоох урд утсаа. За аврах хэрэгтэй бэлтгэл бэлтгэл дээр ер нь хэн Мөнхбаатараас үндсэндээ нэг тийм айхтар тэнцэр алдсан гоо лээ. алдаагүй тий. Тэгээд дээр нь айхтар уншиж барилдаад байлээ л дээ. Залгаж ирэх юм ихийг. Ааха. Тий. Хөдрөл хоггөрл ерөө тий. Заанууд ч одоо энэ хоёр дахь багийн барилдаан дээр бас тулсан шүү хоорондоо. Одоо энэ Шууд яг цацсан цацсныхаа өмнө түгжиж илээ. Тэр амьсгаагаа. Тий. Яг амьсгаагаа түгжээл зүтгэсэн. Чи илүү гаргаж ирсэн. Яг ер нь зүгээр нэг зүтгээд л одоо ингээл одоо энэ дэр яг амьсгаагаа түгжиж илээ. Тэр авж байгаа түгжиж ийсэн. Тэр Хэлээ. Хангаал хоггөрл ер. Од группийг магналж болж байгаа хангаа авраг. мордод өөрөө шахаад болсон юм жинжиг дээр. Тэгсэн. Тий. Яг аврагын үндсэн татаанд очив. Дагуулсан мөрцөн дээрээс мөрдчихсэн дээ. Аврагч бярттай шүү. Дээшээ бол юм тэгээд Сартаа барт. Сая бүр өөрөө сайхан очоод зүтгэж яхад нь. тий. Одоо алтан цомын Энэ 5 дугаар тойрог баха. тийм Хамгийн Тийм сүүлд байна. хамгийн хоёр баг залтай. багсалтай. Гончиг 5 доо авчихсан шүү. 3 доо авчихсан шүү. Энэ мордоо бас айхтар түгжиж мордсон. Лав гэрэл тонгодуулаад унж исэн. Одоо хагалцгоод гараач штеп энэ. Гараачаа бол ер нь бас тренд боллоо шүү. Тэглээ. Эргэн ирлээ гэж. Гэхдээ элбэг юм бэл өөрөө их гар урттай. Ааха. Нөгөө хийж байгаа мэх нь бас би ерөнхий онцлогт нэлээд тохирсон харагдчихсэн. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Mobicom корпорац энгийнийг ухаалгаар. Хөрөнгөлөлтэй Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. Хангаа аврагын барилдаан дээр бас хүмүүс тэгэл бас бичээлээ те. Авраг яагаа өмнөшгөө барилдахгүй. Өмнөх алтан цом дээр чинь нөгөө 30 барилдаанаас 2 хон унсан. Хангаа авраг 3-2, хөдөр улаг 3-2, гавыг харцаг 3-2, төмөө 3-1, гончиг зүрэн 3, жигд мондөг барилдсан байх шүү. Тийм байна. Олуулаа жигд одоо даваа авах юм. Эсрэг 5 тал 3 доо аваа. Тийм биш тий. 5-3 тав. эсрэг тал лав гэрэл зан 5-0-дод Орцоодрангуу 3-2. Бүрэн сайхан за 2-1. Оюнбол дарслан 3-1 гэдэг ингээд. 5-3 даваа авахд ер нь тэгээд Асуудалгүй юм байна. тий. Тийм бай. Ер нь 4-3 доо авчихтал болчих. Босголцоо. Баг нь бол ер нь яг 10 Нэг дээр даваа болж авчих ирээд хүмүүс. байгаа. Харагдаж байна. Эхний нэг 3 тойрогт 10 даваа авсан баг бол ерөнхийдөө тэгээд ялагдахгүй шүү те. тийм тэгж харагдаж илээ л дээ. Нөгөө гэр нэгч байхгүй л те. Тэгээ 3-2 гээд 2 салахад л бас салаа авчиж байгаа. 4-1-ээр салах юм бол бүр 7 руу гараад салаа авчиж илээ тий. Тэгээ араас нь хөөхөд хэцүү болоод. Тий. Сүүлийн 5 дугаар тойрогт нэг даваа авахд л
ялах болцлоо хангах баг энэ төр ч юм бас арай өөр сэтгэл зүйтэй. Тийм ээ. Магадлалын өдөр өндөрсөө ороод ирж байгаа юм шиг тий. 5 дугаар тойрогтол 10 гэж гарч ирэх л гоё яваад байгаа юм да. Тэр амар. За дараагийн барилдаан руу ороход тэгвэл саяны энэ одоо эхний өдрийн хамгийн сүүлийн 2 багийн барилдаан дээр бол ярилцах зүйл юу нь юу вэ? Бүгчүүд нийтээрээ бас энэ бэлтгэл их сайн байл. Дээр нь энэ баг сонгогдсон бүгчүүд нөгөө багийн 100 амьсгал, багийн хамтарсан бэлтгэл, багийн одоо нөгөө нэг живдрэл хувцалт гээл тий. Хөгжөөн дэмжигчид энэ төр гээд бас өргөн дотор харж байхдаа айгүй гоё харагдчихжээ. Хөгжөөн дэмжигчид нөгөө ард нь ийм зурагтай нөгөө юуг нь бариад ирсэн тэр хатан интернэшнл тэр харагдчихсан. Энэ Бямботгон Арслангийн барилдаан их сайхан байна. Энэ намар дагаад харин би Апу баг дээр Цэдэн содон марцаг их сайхан байдгийг. Энэ хоёрын бэлтгэл ер нь их онцгой сайхан байлээ тий. онцгой сайхан харагдсан шүү. Зөд орч чи өөр хангаад бэлтгэлээ гэдэг юм. Чигтэр тэр нэг барилдаан яг л орцол байлаа да. Ер нь тун унах дургүй л шүү тэр Батсуурд унахтаа тэр унж явахтаа энэ тэр тогтод тэр шидээ те. Ширвэд өснө. Ширвэд. Багийн сэлгээн сууж байгаа тамирчид бол ерөнхийдөө бас дийлэнх нь бас массажистийн үргийг аягүй сайн үсгэж байна. Тэгээ массажист нөгөө нэг юуны хувцсны нөгөө нэг нааш цааш одоо багийн нөгөө нэг ойр нөгөө тус юуны ажлууд гэх юм уу тий. Тий удаан барилцсан дээр зүгээр дэрх гээл хоёр талаас нь очиод газ хувцсанд дайлал массаж хийгээл. Баяраас орхноос одгийг барьчих гэсэн нэр нөгөө цэд батал зөөр барилж хахад. Тэгээ тэр цаанаас одоо яг талбай руу ингээд гаавыг арслаа орхон баяр хоёр нөгөө нааш Цэдэн содон батал зизааныг дөрүүлсэн байхад тэр нөгөө бичлэгийг харсан чинь хамгийн анхны нөгөө жудо чилүүтийн багийн халдвар санаанд гарч ирлээ шүү дээ. Санаанд орж ирж илээ. Тэр нөгөө багаараа ингээд нэг ингэсэн байдаг тий. Тэн дээр ч одоо манай батард навар үрлэн ингээд тэглэн жолоогоо алсан юм байна шүү дээ. Яг тэрийн шиг яг орох гээд байгаа юм шиг. Тэр нөгөө зураг байдаг үстэй ингээд алгадаж байгаа тий. Тэр чин талбай дээр зэрэн жимднэ чим Сүүлийн барилдаан гэж хоёр үлдсэн байдаг баха. Тэгж жагаад Батбаатарт давлаг үйдсэн санагт. Тэгээ яг тэнцчихсэн. Тэгээд хоёулдоо баг тэгэл бүгдээрээ л бас ялалтын төлөө явж байгаа юм чи. Хүн бүхнээ шалтгаалж байгаа учраас тэгэл тэр нөгөө сэлгэн сууж байгаа тамирчид одоо тэр массажистын үр гүйцэтгэж гэнэ гэдэг чинь багийн зохион байгуулалт шүү дээ. Сэтгэлтэй нөгөөдөлөө одоо багаал ялуулахын төлөө тэд нар гоё л сэлгэн сууж байгаа ч гэсэн гоё. Өөр аймгийн өөр одоо дэвжээ. Тэг дийлэн бас хамт бэлтгэл хийх боломж болцоо баг байдаг ч гэсэн. Яг энэ бол алтан цом ийм гоё зүйлийг бас харуулж ингэж бас онцолж явуулсан. Тий онцолж ярил бас хүмүүс янзаар л харж байгаа юм. Гэхдээ энэ бол айгүй давуу тал байхгүй юу? Ер нь ингэж баг болно, холилдож тийм үү? Одоо зөвхөн нутгарахгүйгээр ингээд биенээсээ суралцсан бид нар чинь нэг Монгол шүү дээ. Тий. Зарим хүмүүс бол яг нөгөө хөгжөөн дэмжигч тал дээр бүхий өргөөнд ирэхгүй байна. Аймагаараа болж байхад аймгийнхан их ирдэг байсан гэсэн яриануд байна лээ. Гэхдээ бид нар одоо шин төвшөнд гаргаад энэ чинь шинэлэг энэ барилдаан чинь эхлээ явж байгаа. Эхлээ явж байгаа. Тэгээд бас жоохон хугацаа орно шүү дээ. Тийм жигдэртлээ. Тий жигдэртлээ. Тэгэхээр бол бүгдээрээ ингээд холилдоод энэ клубын системд ингээд оролцсон гэдэг. Яванда бүр байнгын цалинтай тамирчин болох юм уу гэдэг хэлбэр бол бас сонир болох тий. Драфт нөр болоо тэгээд улам багууд нь ордог болоод хөгжөөд явах байх. Өргөөнд бас бүх үзээгүй удсан хүмүүс нэлийн ирж үтсэн байлээ тий. Гарч явж байгаад гадаа бас олон хүнтэй таарсан тий. 10 жилийн дараа орж ирлээ. Ямар гоё болсон юм бэ гэж. 10 жилийн дараа орж ирж үзлээ. Энэ нөгөө сүүлийн үеийн залуу үеийн том цолтой бүгчүүдийг хажуунаас нарах гэж үзэх гэж ирлээ. Хөдөөнөөс ирлээ. Тэгээд зөндөө таарсан. Тайлбарт нөгөө боогийнхыг яриадсан чи яг ирсэн. Тий, тэд нар айгүй олвол байсан. Энэ бүрээ дуурдаг гэсэн чи тэр өөрөө байсан юм билээ л тэ өргөнд. Манай амар хэсэглэн тийдээс хүртэл хүмүүс ирж үзсэн. Тэр ч нэг хэсэг бол салдгүй байсан шүү. Салдгүй. Ер нь олон хүн байлаа. Яг өргөний гадаа таарсан. Ер нь нэг 2010-ад оны их үе шиг л санагдчихлаа. Үзэгчдийн иргэн татчих юм даа. Боогийнх чинь нутгаад уурсгал дээр үстэй тэр бүрийг тий өчтөр бас дуурсан шүү дээ. Дуурсан нэлээд дуурсан. Тийсэн шүү. Өмнөх алдсан уурч бас нөгөө увсоос
одоогийн хурцаарчлаа өсгөөр Бөмбөрчнэр Бөмбөрчнэр ирсэн тий нэр. юун дээр нь бичлэгэн дээр нь буулаа Гэх сүүлийн плей-офф моб эхлэхэд бас ямар ч одоо сюрприз гарч ирэх байсан. Таашгүй. Тийм. хөгжөөн дэмжигчтэйсээ. Богоох чинь Челсигийн фэн дээ. Хөлбөмбөгөөс авсан стил хөлтэй тий. Тийм баг. Тэгвэл яалтчгүй л нөгөө дэмжигч хүн байж тээ тий. Бүр спортын. Тийм. Тийм байна. За эхний өдөр бас ийм сонирхолтой барилдаанууд болж өнгөрсөн олон гоё барилдаанууд болсон. Энэ спортын бас пэйж хуудас дээр та бүхэн тасалтуудыг нь үзсэн баг. За хоёр дахь өдөр хүлээгүй баг MCS Energy-тэй Aposkite баг хамаг Монголтой гэсэн хуваар байсан. Эндээс ямар хүлээлттэй хамаг Монгол багийн тэр багийн мэдчилгээ үл бас гоё орж ирсэн шүү дээ тий. Батэлзий зааныг ирсний дараа багаараа нэгдээд мэдчилгээ хийсэн байсан үдсэн үстэй бүгд. Үдсэн. Үзлэг байх уу. Тэг бүгд өтсөн бахаа тий. Гоё мэдлэгээ. За Магна Цэрэн тогтгоож эхний тойрог нэр дараад байсан шүү. Цэрэн тогтгол хамгийн бага золтой үнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. Багасаа. Тав дээр орчиж байна. Энэ жил 3 барилдаа. Өндрөгийн олсын над минь 3 дээр гурван тавлаа да. Энэ бас амар барилдаа шүү. Энэ барилдааны нөгөө нэг рил явж ирсэн шүү дээ. MCS Energy-гийн пэйж дээр тэрийг үзсэн үү? Үз. Сугадаад ирвэл яах вэ гэж яг тооцоолцсон тий. Цогтгөрөл зөвлөж ийсэн тий. Яг тэрийг хийжсэн шүү. Алтан цомын энэ улирлын MVP-д бас гол нэр дэвшигчтэй. Нэг үз. Батмагна Арслаа. Магна цоож энэ төр байгаа. Тий. Гоё утгаа шүү. Ганга. Энэ бэд нэг багаас 2 хүн MVP-д явах тохиолдол байд юм. Яг юуг нөгөө багийн эзэлс нэг багийн 2 хүн үү? Тий. Бас MCS 2 хүн амар байгаа. Юугээрээ харах байх л та. Барилдааныхын жанрыг л харах баг. Үзүүлэлтүүд харах тий. Тийм баг. Ингээ урдсан ч яруу төрүүлээд тохон өрцөн билүү. Тий хөнтрөн дээр нь өөрөө тохиолдсон. Тийм маргаан тохон орсон. Цэрэн тогтнос чи өөрөө тэрийг харсан байгаа тий. Тийм байл. Тэгээд нэг урагшин татаад дарсан тэрэн дээр нь зөрөө тамдсан байсан. Гэтэ энэ бас гэмтэй шүү тийм ээ. Хүн бас нөгөө анхаарал сарнаад одоо болчлаа гэдэг дээр Бие суулгацсан. цаад хүний эрчтэй барилдаа. Золбоорцч чи ер нь 3 дээрээс л орж ирээд байгаа юм ба шүү дээ тий. Тэгээ 3 давсан. Эргэж яхад баруун наац юм. Энийг би өчтөрөөс анзаарсан. Өсгийний наагаатай. Тэгээд тэн дээр нь хөл алдаад эргэж байгаа. Харин ухсаагтэн зүгээр сугны анхрал ингээл атгасан. Энэ Алтан цомын барилдаанд бас одоо бид нар чинь нөгөө ингээ сагсан бүг сонирхчдын хувьд лиг эхлэхээр энэ жил өөрийнхөө дэмждэг багийг бүгдээр ингээл хардаг тий. Манай баг тэгин ингэн тэд дээр гарвал тэгин ингэн гээл ингээд. Тэрнтэй адилхан бүг сонирхогчдод үзэгч дэмжигчид бас нэлээд дээгүүр харж байгаа багуудыг нэг MCS Energy тий. Тэнцүү хүн бас их сонголт зайтай ер нь бас нэлээд тийм менежмент бас их сайтай баг. Нээлтнээс эхлээд харагдсан. Яг 2 MVP байх уу гэж асуугаад байгаа чинь. Тий. Ерөнхий цоож Магна одоо нөгөө нэг тааварт одоо манай баг бас ямар хуу одоо төвшний баг гэдэг ингээд хоёр тойрогт хангалттай бас харуулж ийн гэж одоо бас нэмж хэлмээр санагдаж байна. Тэр бага бүрдүүлж оролцоод энэ нөгөө бооцоогоо өгж байгаа компани энд хандж байгаа хандлага нь бас их гоё юм тий. Тийм байлээ. Тэмцэн тий. 19-6. 2-5 гэдэг чинь нөгөө түрүүний яриад байгаа 10-ын том баг нь 2 оронтой тооны 2 бүх 15 гэдэг чинь. Энэ хоёрын чинь нэг нь 9 давт нэг нь 10 давт болсон. Тий. Тэгээд төмөрцөөжийн 60% 3 ороод ирнэ. Цоож ч бас уналгүй сэлгэнд орсон. Тий, уналгүй сэлгэнд айгүй орсон. ахтаралтай. Золбоо орж ирээд Азиагийн 2, Алтан гэрлийн 1, Золбогийн 2 гэдэг. Ер нь бол бас 2-5 дахь хүний тэр өндөр оноон дээр бусад одоо тоглогчид хамгийн гол багт нь 4 унаагүй мөрөдч үр амар үзлээ. байгаа. Тийм. Тий, үндсэндээ 3 бүтэн пул авсан байна. Тийм. Цогооноч маань бас барилдааны үеэр тэг баг зэргийн гэмтсэн гэдэг. зөв. За дараагийн барилдаан Aposkite хамаг Монгол багуудын барилдаа.
бас амралтын өдөр бүтэн сайнны хамгийн бас хүлээлтэнд байсан хоёр баг юм байна л да. Авраг 1-р зоригт бол бас мундаг хүрэлцсэн шүү. Дарга авраг. Энэ дээрээс их эвгүй чихэж хөмрөөд өөр урагшаага барьцаалтаад энэ өвдөг шараад ижсэн. Баасан живжээд сүүлийн 2-3 жил ер нь яг жигдхэн л сайн байгаа юм бүх. Энэ гоё барилдан болсон. Яг шахагдтаа энэ 2000 оны улсын баяр наадмын 2004 он Сүхбаатар авраг ганц үзүүр дөрөв. тийм үзүүр дөрөвний барилдаанд яг хийгдэг үйлдэл шүү дээ. Шахагдтаа утгачдаг. Нэрэл заахаа хэлээр бас амар байгаа юм да тий. Амар байгаа. Тун унахтай үлээлээ дээ. Гуравдугаар тойргийн барилдаа орж иж. Амгалан Баруун талтай хайч мордоод. Бацур ер нь их сайхан тийм зузаарах маяг орцсон мөлий тий. Тэгж харагдчихсэн. Жин бахта олон жил барилж ирсэн бүх жин нэмэхээр барилдаанд ямар өөрчлөлт орж ирв. Залуу хүний хувьд бол бас нэлээд өөрчлөлт гарна л да. Ер нь жоохон 30 гаруй болж байгаа үед бол харин бүр давуу тал болно. Биар ер нь жин нэмхийн ихний одоо эерэг үзүүлэлт бол хүч нэмдэг тий. Нөгөө барилдаа нөө. Давуулаа үед тань ямар юм яаваа гэдэг жийсэн ачи тэнцвэр алдуулаад Гош. нэг ийм үнэтэй хот ч одоо бусд хүмүүс бас шал өөр болох тий. Багт нэг ийм амар хүн байхад. ураатай. Тий. Баталцүйтэй ингэж барилддаг юм шүү дээ хамгийн. Тий. Гол нь нөгөө багийн уур амьсгалд бас амар том юм авчирч байгаа. Давхаас. Сэтгэл зүй тус нь үлээ тий. Тэгээ энэ цаг үе ийм мундаг цаавны одоо ингэж барилдаг. Ер нь Чөлөөтэй хөдөлж барилж. тий нийтлэг хараад байхад үндсэн сонголтын бүгчүүд бас багт амар ролтой харагддаг лээ тий. Гол хэрэгсэн. Энэ хоёр дараагийн юу шилжиж иж дагалцсан баха тий. Дараагийн баг гарч ирж яхаа Гарч иж байгаа. Зүгэрл. Sorry. Унаагүй явжсэн тий зэд болцоо. тий. Тэгтэл 10 барилдаж 9 Сойлоо даваатай. Сойлоод энэ дээр унахгүй цаашаа ширвэж байгаа шүү дээ бас унж явахдаа. Энэ 13 дахь даваа байсан. Тий. Хоёр бас ингээд Тэгээ баяраас цагаан банд байсан юм тань дээр. Баяр бас 5 дээр гарч ирсэн үсэл. 4 дөрөв дээр дээр дөрөв дээр очилчий дээр гарч ирсэн. заан дуунаад. Орхон баяр арсланч харин 5 тойрог гүйцэхгүй суудж Тэгс тий. сэлгэн цус. За ийм л алтан цомын 2 дугаар тойргийн барилтаа. Гой барилтаа 8 багийн 4 барилтаа тий. Тий, 4 барилдаа. Аргагүй л одоо яг энэ манай топ хүчүүдээ тулж барилдах энийг одоо харууллаа гэж бодож тий. Зэрк алтан цооштой. Тэглгүй яах вэ? Төлзүйтэй байл гоё л харагдаж. Бүгчилсэн барилдаанаас нөгөө тойргийн барилдаа арай өөр. Тэр нөгөө тойргийн барилдаанд барилдж байгаа энэ бүгчүүдийн тэр өөр гэдгийг нөгөө дараагийн одоо унсан ш дараагийн тойрогт гарч барилдах учраас зарим бүгчүүд дээр бас нэлээд тийм нөгөө мехний сонголт тийм задгай дуухан одоо бүр бие барихгүй тийм хамаагүй барилдаан энэс гой юм харагдчихилээ. Одоо шууд 2 баг ингээл үргэлжлээл 5 тойрог барилддаг байсан шүү дээ өмнө. Одоо энэ нөгөө нэг багууд ингээл суулж барилдаад байгаа шүү дээ. Тий. Энэ дээр одоо бүгчүүд маань ер нь ямар хөө бодолтой. Энд чарын уул нь боломж юм баггүй. Амраад. Тий яг тэр дунд нэг бас амарчж байгаа гэсэн үг.
Тэр зөв бох уу? Зөв. Хангалттай сэргэлт авах Яг шүү. нэг тойргийг ингээ харахаар нэг 45-аас 55 орчим минут бас илгээдэй болоод. Одоо ч нэг тэнцвэртэй учраас хугацаа бол удаан. Хойшлох тусам тэгээд ойролцоо ялттай яг дээр дороо нөгөө байрлалын төлөө тэмцэлж байгаа багууд дээр энэ хугацаа бүр илүү удаан болох магадaltaй. Тэгээд дээр нь нөгөө Зоригтбаатар харцаг Лавдорж Начи хоёр барилж байгаад нөгөө 3 юугаар таргуулаар Зоригтбаатар харцаг даваад тугд өрсөн. Тий. Тэрэн дээрээс харж илаа зүгээр хэрвээ одоо нэг тойрогт ингээ барилж байгаа бүхэн шүү дээ. Одоо өсгөө зам битээр барилж байгаад бит хоёр одоо нөгөө нэг итгүүр шийдэгдлээ шүү дээ. Тэгэх юм бол итгүүр шийдэгдсэн бүх тухайн өдрийн барилтанд дараагийн тойрогт гарч барилдахгүй гэж одоо хэрвээ заалттай бол тэр итгэхийн нөгөө төгсгөл хүртэл хүмүүс бас Өөзөх юм. тий тулахгүй байх магадaltaй байл. Тэгвэр жудод дээр тэгж үзсэн. Жудоо нөгөө таргуулаар хансакомикээр ингээд Тий. нөгөө зөрчил гаргаад тэр 20 мэгцэг хийгээд хөөгч юм тухайн өдрийн барилдаанд Барилдахгүй тий. барилдахгүй гарч ирдэг. Баг техник алдаа гэж юм шиг үзгээд байна л дээ. Өвөр монголчууд тэгээд байгаа шүү. Тэгэх юм бол нөгөө барилдаа маань бас юм сонирхолтой хурдан болох гэдэг нь арай өөр юм болов уу гэж. Тэгээд дээр нь золбоо харцаг гавыг хоёрын нөгөө нэгдүгээр дөргийг утсан барилдаа юм ба штэ. Тэр яг нөгөө дөрмийн заасан хугацаанд бол бас хугацааг бол давтсан юм билээ штэ. Цаг нь. Гэхдээ яг тэр өшин зогсоогүй юм чи. Барилтал. Барилдаа л байсан. Өрсөлдөөнтэй ингээл барилдаа л байсан. Тэмцэлтэй л өсөлтэй. Тэгээ нөгөө од группийн багаас бол цаг дууссан байхад Яга шийдвэр түүхийн гаргав. хугацааг харсангүй гэж бас тавьсан юм байна. Тэр өдөөс нэг жоохон гомдлон дээр гараад тах шүү шүү тий. Сонирхолтой байлгахын тулд ингээд явцын дунд жижиг ингээд энэ дөрмө өөрсдүүдийг хийгээд явчихвал бас бүрэн боломжтой байхгүй тий. Тий. Бусад бүр дараагийн жилээс ч юм уу байх л тоо тий. Яг энэ дороо нь бас байн бай өөрчлөлт гарч басны жах хэл хамт юм шиг байна тий. Нөгөө анхны тогтсон дүрм журам маань яалаа хийлээ. Яач уу гээ тэр нь жоохон төвхтэй гэж боддог. Дөрмөө хөтөлсөн гэдэг болохгүй маань. Явандаа бол бас нэрэн тэгээд олон төгөлдржүүлэх хэрэгтэй бах тий. Ер нь бол заавал тэр нөгөө итгэхийн төгсгөл хүртэл энэ ер нь бол одоо манай баг барилж байгаад намайг өсгөө зааныг чи давхгүй юм чи ер нь яаж хийж байгаад дараагийн даваа давах боломжгүй болгоох гэд гаргачих юм бол одоо тэгэл зураа зогсох гэдэг шүү дээ тий. Ер Цаг нь зурчихыг л бодсон шүү дээ ер нь тий. Гос гоё хүн дэр жишээ авч чи. Давж Өөрийгөө тавж байгаа. Итгэр чинь нэг тийм үнэн бодтой болох юм шиг. Тий. Өвөр Монгол яадаг нээс гэх. Өвөр Монголд ч тэр ширээнд ч тэр харагдж ирсэн юм. Энэ цаграгт оруулж байгаа. Одоо нөө итгэхгүй барилдааныг Өвөр Монголд бол тэр шийдэж байгаа байхгүй юу? А нэг орчих юм бол 2 удаа орохгүй тэр хүн. Тэр үү. Тэгэхээр тий тэр барилдаанд 2 дахь дээр заавал мэхиж давалж хайлцах хэрэгтэй байхгүй юу? Заавал одоо хайд юм уу юм уу? Тэгээ нэг удаа орцсон өөрт нь өгч өстой. За дахиж цаграгт орох ирэхгүй боллоо шүү гэд. Цаграг түлхэх гэж энэ Монгол нөхөдөөс байсан юм шиг байлаа. Ер нь манай Тийм үү. тий давалцахгүй болохоор барилж байгаа хоёр бүхэн морины жолоог авчираад цолборыг авчираад За. залгаж уяад нэг гэр шиг ингээд тойрог дугуйг болгоо. Тэгээ тэрэн дотроос хэн одоо түрүүж түлхэж гаргасан. Суумо шиг. Бид нар спортын дугаард Баянаа оргон барилт. Тий нөгөө цэнгэлтгэд бас барилдуулсан шүү дээ. хамгийн ихнийхт нь сүмбөө орсон гэдэг хүмүүсээс цаашлуулдаг. Тий. Спортын дугаард нь ч тэр зүгээр биш ч байж магадгүй сүмбэ. Манайхын жиг нарийн чим чинь булганы болохоор ихний аймаг очиод наачдаг. Анхных. Тий. Сураа ажлаараа оролцоод Баянаа оргон барилтанд гэдэг ийгээс шүү нэрэ. Тэр ч бас нэг байн мэгнээс нь хасдаг баг шүү. Тийж орцсон нэг тийм ээ. Тэгнэ. Тий. Бас нэг хэдэн журам бий баг шүү тэр чинь. Торгуул маяг юм болоо. Би орж ил байсан. Цаграгт уу? Тий хинтээ мөнгө өгсөн. Тэр зураг байдаг цаграгт барилж байгаа. Тэгээд ийм одоо сур байсан юм уу юу байсан ингэ цаграг хийсэн. Тэр дотор хаялцж болно. Гიშгэж болохгүй. Гаргаж болно. Тэр дотроо бас би хийгээд хайж болно. Яг нэг удаа орцсон бол дахиж орохгүй гэж болно. Яг энэ дээр бол зүв байхгүй. Тэр бас их гоё юу штэ. Нэг одоо нэгдүгээр дойргийн барилдаантай өсгөөдөр жишээ авах боллоо шүү. Наба тэр. Наба битэр барилдаад. За. Би набатай нөгөө итгүүр давалцчих штэ. Одоо жинкнээс өсгөөдөр жишээ аваад өсгөөтэй барилдаад над итгүүхийн горилго байхгүй болно гэсэн. Тийм байна. Тэр бас зүгээр л юм байна. Ер нь бол одоо Цаанаас өөрийгөө шахах нь шүү тий. Болцсон гэдэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group
үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Mobicom Corporation энгийнийг ухаалгаар. Хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. Тэгээ зоргоо гарцсан 5 өдөр чи хоёрын барилдаанд нөгөө цаг болоогүй байхад Тэр бол гээл үгүй юу юм бэ лээ. Тэр бол ер нь бол дөрмөр л явсан барилдаан байлээ л дээ. За. Нөгөө барилж байгаа хоёр бүх чинь дундуур нь явж ус цайн байна тэр бас уудгүй шүү дээ. Хоёр залтан байгаа л та. Хоёр сануулгатай байхдаа нөгөө дөрмийн тэр залтыг зөрчсөн. Тэгээ хөлийн эцсийн Тий, ерөнхий эцсийн шийдвэр. Ер нь бол манай үзэгчид нөгөө ингээд ерөнхий бүгчүүд ч гэсэн айгүй сайн мэдчих. Ерөнхий эцсийн шийдвэр бол тэр барилдааны эцсийн шийдвэр гэдэг. Тэр санал ураагаад чи бие дааж бас гаргахгүй нөгөө бусад цэцүүд байгаа. Суулууд байгаа ингээд санал урааж байгаа. цагаан дээр хараар битсэн дөрөнгөтэй. Тий. Тэгтэл хоёр сануулгатай хүн ер нь жудоодч тэр чөлөөтч тэр хойшоо гүш ямарч ирэхгүй. Яваал барилдахаас өөр сонголт байхгүй. Энэ үртэл явж одоо сонгогдоод энэ одоо нөгөө Чансанд багтаа сонгогдоод Алтан цомын дивжин дээр гарч ирчээд итгээр хасагдана гэж бас харамсалтай санагдаж байна. шүү. Ер нь тэгээ нүдэн анаад юу ч гэсэн хамаагүй хийгээд үзэх. Бас буруудхан байхгүй тий. Баггүй. Хасагдсанаас уу. Тэглэг байх юм. За үүний араас барилдааны хамгийн өндөр даваатай 5 бүхийг Лигийг мандал гэж байна. Багууд юм. багуудынх. Хоёр алтаа 3 баг л гарч ирсэн юм тий. Тийм байна. МС сотонд Апу. Даваагийн даваагаар Апу Skype 35 даваатай. MCS Energy 32, 3 давааны зөрүүтэй. 1 2 төчөж байгаа юм байна. 35 гэдэг чинь хоёр алтаас их ол авсан юм шүү дээ. Тийм бэ. 17 18 рундчлна гэж. Хатанд од групп 2 ял зөрүүтэй хэрнээ даваа нь адилхан 27 27. Тэгэхээр од групп л ойрхон л барилдаа. Тэгнэлтэй нөгөө дээр 12 13 ялагдсан юм чи. Тийм бэ. МСС-т. Ял даваагүй 3 баг байна да. Хамган Монгол, Эв Монгол Кредит компани хүлээгүү. Дөнгөж 2 дугаар тойрог шүү дээ. Тэгээд ер нь бол 6 дугаар тойргийн дараа л нэлээ олон юм гарч байна. Хамгийн сүүлийн тойргийн өмнө. Тэгин тий. Сүүлийн тойрог бол яг тэгээд Хүснэтийн доороос туушимдаад явчих магадлал бол сагсан дээр бол харуулсан тий. дээр нь одоо дөнгөж 2 тойрог барилцсан бүгчүүд чинь дараагийн тойрогт барилдахад бас өөрчлөгдөнө. Бэлтгэл жилтийн хувьд бүх юмны хувьд ер нь шал өөр болно. Томчууд бол ерөнхийдөө улам л одоо барилдаан болгонд л чангарч орж ирнэ тий. Дээр нь бас завсраар нь заалны барилдаанууд болно. Ер нь их тааварлшгүй. Одоо тэмцээн дуусны дараа л тэр тэгж энэ ингэж орж ирлээ л гэхгүй бол. За тэгвэл өнгөрсөн одоо энэ хоёр амралтын өдөр болсон барилдаануудаас та одоо өөрсдөө үтсэн, дараа нь сошиалоос харсан, тайлбар дээр ажиллаж байсан барилдаанаас хамгийн ер нь супер 3 барилдаа аль нь топ 3 барилдаа. За хоёр ах эхлээд хэлэх байлгүй. Би бол зүгээр яг бүр тэрний өмнөх 7 хоногийн ганц нэг юм яриад доо тий. Ааха. Энэ хоёр бол нөгөө 7 хоногийн барилдааны онцлог. За өсгөх. Юу вэ? Толгойд юу бодог? Эренбэрээ явчихмаар шүү дээ тэр талаас. Тэгээд дараа нь би тэгээд өсгөө. Ер нь дүгрээгийн барилдаа гоё болсон. Бямбот гарсантай. Тэр бол ер нь бас зүгээр барилдаан шүү. Ер нь бас тийм хүний хөдөлгөөн дээр сүрж мэдэрнэ гэдэг бас. Тэр өдрийн бас гол нэг унаагүй явж исэн бүхтөө тийм гоё барилц. Тэрийг бол одоо нэгт нэрлээ. Тэгээд хүн чинь өөрийнхөө хийдэг барилж байхдаа өөрийнхөө хийж исэн мехийг хийдэг хүнд айгүй дуртай байдаг. Тийм шүү дээ. Тэр мөний юм шиг үл ер нь. Ер нь удаж байгаа хүнийг л тий. Өвөө шиг нөгөө цэц өвгөнгөө харцаг бас цэц их олон жил хийсэн шүү дээ. Ирэхэд зүгтэй. Тэгээ хүмүүс тэгдэг гэсэн энэ өвгөнгөө харцгийг хараад байгаа давхар атсан юм уу? Тонгорсон, хавирсан хүнд их дуртай гэдэг. Ер нь дагуулах гал. Тийм яриа байдаг гэсэн юм байна. Зүгээр ерөнхий л яриа. Тэгээ зэрэг зааны тэр хутгаа бол бас их гоё мэх штэ.
тэр шилжиж нөгөө хутгсан. Яг л таны утгаа шүү. Тий, ерөнхийдөө их тийм гоё харагдсан. Доогуур ингээд сууж очоод. Жолоо барилж ирсэн хүмүүс ер нь тэгж утгадаг. Аа. Би доогуур тэгээд тэлж их тэгж доогуур утгасан. Тэр бас гоё мэг шүү. Тэгээ шилжилт одоо барилдааны хувьд бол их гоё. За дараагийн одоо барилдаан гэдэг бол зөндөө олон барилдаан байна. Аа. Тийм. Зоригтбаатарын харьцагын барилдаанууд бас гоё болсон шүү дээ өдөр. Энэ өөрөө ч гэсэн энэ удирдалд бас их бэлтгэл сайтай байгаа харагдаад байдаг. Тэр сүүлд бол оргилуулд начинтай тэр олон одоо угсрам их явдаг бол бас өөр чухурдан барилдаантай хүн юм. Тэгээ дараа чинь тэр залгах нөгөө сэлгэх одоо угсраа чимэх их олонтой хүн хараагүй үзсэмгүй л бас их гоё. Хурдж ихтэй юм те. Шилжилт сайтай. Энэ гурвыг л онцлоо да. Аа. За зааны хувьд. За тэгэд би бол яг хоо тэр Батцуурын тэр суйлаа их гоё шүү. Ер нь би аймгийн арслан Батцуурыг хараад байгаа зүр дохиод ботсон хүнд бол ястай амттай байлээ. Найдвартай. Ер нь бол Цэдэн содон бас жоохон гид хийсэн шүү дээ. Тэр дээр дагаад ороо суулчилээ шүү дээ. Тийм барилдаа ажиглагдсан. За тэгээд ер нь Цэдэн содмын барилдаанууд за Батүлзийтэй тэр барилдсан барилдаа. Ер нь бас Цэдэн содмыг их онцлох хэрэгтэй байна. Ер нь сайн байгаа юм байна шүү гэж би харсан. За тэр дүгүр дорж начны бас хутгаа тэр амар сайхан начин дээр их гоё утгасан шүү. Тэ алхуулаад. Тэ энэ гурван одоо ингэ онцолж гисааш та. Тий. За тэгээд Батцуур Цэдэн содном хоёрын барилдаан, Цэдэн содном Батүлзий хоёрын барилдаан. За. За дүгүр дорж амар сайхан хоёрын барилдаан гэдэг энэ гурван барилдаан. Аль нь ихт орж байгаа юм бэ? Аль нь ихт орж байгаа юм бэ та? Тэгээд нэрлэлээ шүү дээ. Заавал ирэмлүүлэх. Заавал ирэмлүүлэх. Ирэмбэл байна. За. За миний хувьд ч одоо тэгээ барилтаа бүгд л сайхан гоё болсон ч харин нөгөө түрүү 7 хоногийн нөгөө өсвөрөө тоомлох гэж байгаад би тэгсэн. Ирээгүй тэгээд тоомонд оролцоогүй юм ч харин тэр талаар нэг жаах юм ач. Одоо тэр нэг өсвөрийн нэг хоёр дүүгийн талаар их сошиалаар яригдах шиг боллоо тий. Омоор Дөлгөө хоёрын талаар. Тэгээд тэр Дөлгөөн гэдэг залуучуудын улсаа оруулж байгаа залуу 16 тад Баян онгорт очиод. Тэгээ нөгөө төмөө Баян онгорын Гомбгийн аймгийн ничмэд шүү дээ. Бидэд нөгөө зохион байгуулагч байсан байхгүй. Тэгсэн чинь бас нэг бичиг баримтын нэлээд зөрчилтэй хүмүүс ирчихсэн. Нөгөө бичиг баримт байхгүйгээр орж болдгоо. Тэрэн дунд дэр Дөлгөөн байж гоод аав нь уйлаа гуугаад идэг. Одоо ингээ оруулчмаар байна. Ингмээр байна гэ. Тэгээ одоо Дөлгөөн орлоо бол цаана бас нэг 5 хүн ингээ орох гээд асуудал ингээд маш их төвөгтэй байдал үүсээд тэгээ бичиг баримтыг хасагдчихсан байхгүй. Тэр жил оруулж чадаагүй. Тэгээ хойдон жил нь Сэлэнгэд улсаа болоод ирсэн чинь нөгөө хүүхч 10 доод их сайн барилдаад мөнгө аваад наран тулгатайгаа наран тулгаа надад төрүүлдэг гэсэн насанд. Тэгээ мөнгө авсан чинь нөгөө аав нь бас залил бурхан болсон гэсэн юм бэл. Тэгээ бас жаахан хэцүү асуудалтай. Тэгээд бас бодож иж дотроо бас өнгөрсөн жил оруулсан болов нөгөө аав нь бас нэг амьдтай амжилтыг үзүүлж байлээ. Гэхдээ нөгөө дүрм журмлаас яаж болохгүй ингээд асуудал ингэсэн. Тэгээ өнгөрсөн жил 18-нд бас их сайн барилдаж жоод шигшээ рүү гарч ирээд ингээ барилдаж жоод бэртэл аваад гараа хийсэн. Тэгээ өнөө жилийн үед нөгөө яг хамгийн сүүлийн тойрогт нөгөө наран тулгатайгаа 3 жилийн юм дар дээр гарч ирээд финалдж байгаа үндсэндээ тий. Тэгээ наран тулгатайгаа тийм барилдаа хийгээ тэр нь ятгад бас хамгийн сүүлийн тойргийн барилдаа байдаг нэг хэцүү юм л да тий. Эхний тойрогт наран тулга Дөлгөө өрдөө таарсан бол бас нэг тийм барилдаа ингээл ингэсэл өнгөрөн шүү дээ тий. Яг сүүлийн мөчид 3 жилийн дараа унааг одоо хин давсан алтахын төлөө барилдаан дээр давцсан хүүхэд чинь бас хэцүү шүү дээ зайлал тий. Тэн дээр бол одоо тэр хүн одоо ингээл хөөрж байгаа нь бол одоо яач болохгүй юм да гэ. Яг зөв би 3 жилийн хажууд нь харсан хүний хувьд бол бас одоо өрөвдөх ч юм уу нэг тийм байдлаас мэдэгдэж байсан. Тэн дээр яг нэг янз янзын хүмүүс хүмжлээл хоёр тал болоо сайн муу ингээд яг нөхцөлийг мэдчихсэн хүний хувьд бол бас жаахан хэцүү төвхтэй юм да. Тэгээд хүн болгон бас том цолонд хүрэх үү, хүн болго өөрөө л цолтой хувь зайтай шүү дээ. Тэгэхээр чин заавал одоо их тийм том юмд одоо хүлээлтэнд бүгд орох хэцүү шүү дээ. Өөрийнхөө эмоцол гаргах юм чи. Тэр тал дээр бол нэг тэр өнцөг байсан надад бол. Зүгээр оморын тал дээр бол саяныхаа гүйцэх байсан юм шиг. Гүйцэн гэдэг нь яг нөгөө сэтгэл хөдлөл, сэтгэлийн талаар тий эмоц. Тий ер нь тэгээд бүгд харин том цол авахгүй өөрөө л хэмжээтэй байгаа шүү дээ. Тодорхой. Тэгэхээр чин одоо илэрхийлж болно, илэрхийлэхгүй байж болно тийм ээ.
Оноо Алтууяг агаас ярьж байсан шүү дээ. Одоо мөнх таваргыг хайчаал тэгэл одоо би их сайхан намбтай гоё дэвх ёстой шүү гэл ингээл дэвсэн чинь өвөө нь Алтууяг одоо ингээд найраа хийчихэд хөөрч гүйхгүй ингээл дараа нь тэгэл би тим ярианд орсон шүү дээ. Тим болохоор бас дэм юм шиг санагдсан гэдэг чинь. Жаахан бас эмоц хүнд байх хэрэгтэй юм болов гэж. А зүгээр оморын тухайд бол бас тэгэл нэг дахин авах гал ингээл зогсцсон гэл бас баахан ингээл танд энэ тэнд ингээл юм бичээ шүүмжлээл. Тэрэн дээр ч юм бол яг хөө тэгэл золтой хүн том солтой хүн тэгээд авчаал зогсоол ирэмбэ авдаг шүү дээ. Тэр бол бас буруу биш шүү дээ. Заримдаа болохоор ирэмбийг мэдэрсэнгүү гэж сошиалоо загнааддаг. Заримдаа ирэмбгүй байлаа гэж загнааддаг. Энд чи яах юм Бүхэнд хоёр талцаад. Тэр усан шанхуурын тэр хүүхдийг одоо энэ жил 4 удаа барилдлаа. Усан ойд очиж унлаа. Тэгээд усан нааданд хайчлаа. Энд бас 2 амар барилдаа яг хоёуланд авчлаа. Тэгэл байранда зогсоол дахин авцсан төлөө тэрийг шүүмжлээд бас нэг 2 талууд хуваалцаал ингээл Тэр сүүлийнх тэр нэг юм нэмчүүл болох уу? Ер нь бол шүү дээ. Давсан хүн дээр унсан хүн очиж дахин авах хэрэгтэй байгаа шүү. Өөх ёстой магадгүй бах тий. Тэн дээр бол зогсож байгаа тэр хүүхдээ бол буруу яг. Тэгээ ер нь манайхан бас нийтээр тэр нөгөө нарийн ширийн асуудлыг мэдэхгүй их тийм тухай салбарт оролцдоггүй бол ерөөхдөө бас жаахан ойлгох гэж хичээдэг байхгүй бол юуны тухайн төрөлөг бол мэдэхгүй юм аа очиж ингэ бичээд яжгаар чи нөгөөтг чинь газар аваад яваад тэр хүүхдийн цаана тийм асуудал байгаа гэдгийг ч одоо мэдэхгүй ч нөгөө маас ч дагаад байгаа шүү дээ тий. Тийм байдаг учраас тэр хоёр дүү бас ойлгох хэрэгтэй байхаа л гэж бодсон. Тэрийг ярьж тий. Өсвөрийн талаар яриангаа маш чухал хоёр зүйлийг саяны набагийн хэлсэн дээр нэмээд хэлэхэд ер нь бол манай үзэгчид, сонирхогчид, бүхчүүд ирээдүйд би бүх болно гэж бодож байгаа залуучууд бас давсан бүхтээр ер нь өөрөө очиж одоо хүн тахмаа өгдөг. Тэр байтугай Санжаадан Баавар одоо бүр заан цолтой тэр том бүх байхтай хүртэл хүнээс яаж очиж дахин авч өгдөг үлээ тий. Тэр энтрийг бас одоо харуул. Тий. Ер нь бол мэдээж одоо өөрөөсөө том цолтой бүхийг давчаад тэр бүхийг дуудаад одоо гараа өргөө зогсно гэж байхгүй. Тэр хүн дээр өөрөө гүйж очиж тэр хүнээ хүндэтгээд дахин авдаг. Адилхан цолтой юм уу? Эсвэл одоо яг тийм барилж байгаа үедээ бол давсан дээр одоо унсан бүхэн очиж дахин өгөхгүй. Тэрэн дээр бас нэг тэр яг дараа нь өөрөө бүр яриамаараа өгцөн л байгаа харагдажсэн. Түрүүн дээр нөгөө сэтгэл хөдлөл гэж ярьлаа шүү дээ. Нийгмийн айгүй их дагдаг байхгүй. Нийгмийн одоо энэ байдал, цаг үеийн байдлыг. Тэгэхээр яг гоо Дархан авраг, Батэрдэн авраг, Дархан авраг золтой бүх бол одоо Монгол бүхийн одоо ноён ойрог хэл одоо ер нь бол үндэсний бүхийн бол одоо хамгийн том зол. Тэгээд өөрөө одоо эгэлгүй энэ цаг үеийн одоо хамгийн өндөр амжилт үзүүлсэн бүх дээр нь одоо сургууль мөжүүл гэж. Одоо ийм авраг дээд сургуулийг үүсгэн байгууллаа гэж. За ер нь бол энэ бүхчүүдэд одоо зөвлөгөө бидний залуу байх ч гэсэн ер нь таарсан газар энэ төр бас одоо заавар зөвлөгөө жууддаг ёс энэ ёс зүйн талаар энэ төр бол хэлж их ярьдаг. Өөрөө бас өөрийг харахаар бас өөрөө бас биеэрээ одоо тэрийг их үлгэрэлж ингэж үзүүлж явдаг хүн харагддаг. За ер нь бол тэр өдрийн барилдаанд ганц тэр хүүгэлтгөөс зөндөөдийн тохиолдлууд нийтээр бас нэлээд гарна лээ л дээ. Тийм гарсан хүмүүст бол бас сануулж одоо энэ тэр бас дотор хэлээл яриад л байсан. Тэгээд янз янзын хүн байдаг байхгүй юу? Одоо жишээ нь дахиад өсгөөдөр жишээ авахгүй гэдэг. Тэгээд санаа зовоод байна. Зүгээр шүү дээ. Манай өсгөө зам бол тийм зрителийн одоо нөгөө айгуу гоё тийм мөгжөөн дэмжигчдийн уухан дээр айгуу гоё хөглөгдөж барилддаг. Зэрэг юм сайхан ч бас тий. Тэгээд ер нь үзэгчд их шуугаал өсгөө одоо жоохон байсан дөө баг сумын заа тэр залуу барилж эхэлж яах юм. Тэгээд өөрөө их тийм гоё ингэж явж барилддаг. Суйлн, өмсөн, хонготн. Тэгэл ингэж гарч ирэл явхаар нь үзэгчд ингэж уухаалал ороод ирэхээр дэмхэл хоёр тийшээ ингээл хөдөлгөөн нь гоё болоод очиод нэг ингэж яагаад хүний өөдөөс дайрч байгаа юм. Дараагийнх нь жишээ бол зөрг дотор харцгаа юм тийм. Оморын барилдааныг бас харсан. Ер нь бас тэгж барилдсан юм байл шүү дээ. Яг тэндээс ингэж өөрийнхөө юмыг ингэж гаргаж барилдаг. За дараачаад бүр хамгийн амар хүн бол Сүхбат авраг байна бас тийм. Өргөө шуугаад үзэгчд шуугаад байхад өөрөө ингэж унах байгаа юм шиг эвгүй байдалд орсон хэрнээл буцаж босч ирэл яг зүгээр юм шиг дайрдаг. Тэгээ энэ цаг үед бол спортыг эмоцгүйгээр төсөөлөх ямар ч одоо боломжгүй буруу гэж бол би хэлэхгүй. Гэхдээ илэрхийлж одоо тэр зөвлөж хийсэн тэр цаг үе
Тухайн момент нь бол одоо яг бас таарах баг. Аа. Юм нэг цаг үе олохгүй болохоор бас айгүй их шүмжил дагуулдаг тий. Тэрний нэг болох шиг байна. Яг үзэгчийн хувьд бол тийм ил гаргаж байгаа эмоц, celebration, сэтгэл хөдлөл маш гоё санагддаг шүү дээ. Одоо Соо Арслангийн үүсэлд Батмагнагийн энэ Обо Арслангийн тэр гүйлт энэ бүгд одоо ингээд бүр нүдэнд харагдах байхгүй. Яг үзэгчийн хувьд бол тэр бүгд илүү гоё тийм огшоосон, хөөргсөн маш гоё санагддаг. Тэр цэргийн арслан, цэрэн ямын тэр цэргийн арслан болоод гүйж байгаа, отгон төгс арслан дээр очиад тэрвэрлж байгаа тэр энэ бүх зүйл их гоё санагддаг шүү дээ. Тэгээ бүрэн төгс авраг ам авах гэж явж байгаа. Тэрүүл одоо ном журмаараа бол ам аавна өстэй. Үзэгч шуугалтангууд ингээд толгой дохио явж байгаа. Тэр чинь тэр үзэгчд бүр илүү кайфрээд шүү дээ. Бүр ороод. Тэгэхээр бас сонирн байгаа шүү дээ. Яг үзэгчийн хувьд бол бүр тэр нь гоё санагдаад. Илүү огшоол хөөрөөл баярлал. Тийм босон шүү дээ. Тэрийгээ бүр мартдаггүй. Нүдэнд нь бүр ингээ харагдаад байдаг. Одоо ингээд тэр бүрэн төгс аваргыг ингээд алхаа явж байгаа нь яг нүдэнд харагдчих дээ полоо. Алхаа явж байгаа ингээ хаяц тээ. Тэгэхээр ингээл яг би миний үзэгчийн хувьд гой санагдтыг тиймэрхүү юмнууд. Лотын зураг арслан болчихвол тань дээр гүйчихжээ лөө. Тий. Зэрэг арслан болчихвол. Ер нь тэмнийх тайван сэтгэлийн хөөрөл мөрөл багтаа хүн шүү дээ. Тий, дөлгөө хүн тий. Тэгэхээр юу сар гайхсан байхгүй. Тий. Зэрэг арслан болвол. За. За одоо юу руу орох вэ? Одоо үргэлжлүүлээд бүгчүүдийн давааны даваагаар тэргүүлэгч бүгчүүд. тий тэргүүлэгч бүгчүүд байгаа. 10 барилдаа одоо ер нь Алтан замын 64 чин ганц л босоо өмөлдсөн юм. Тий, магнал. Унаагүй ганцхан хүн байна да. 9-4 байна гэдэг. Тэрэн дунд аймгийн урт зарцлан байна. Бян ботхон ч юм бол За дүгрээд харцаг унтсан гарслан. тий. Дүгрээд унаа, доотлын хүн Батсуурт унаа. Лавкер л болохоор өмнөх тойрогт нэг унсан да. Хэнд унчлаа. Тий даваагаар тэргүүлэгч бүгчүүд гэж Гарч илмаар юм байна. тийм байна. МСС-с 2 хүн байгаа. Хоёр лидер Тийм байна. Хобилабад Зочийн дунчлаа. Алтан цол хөдрөөлөг заанд унсан. Лав гэрлэг арай сондгоо өмнөх 7 хоногт унсан байна да. Сая 5 давж ирсэн. Тийм байна. Бямботгон арсланд мордуулаад унсан. Лавгэр. За. Цэдэн содон Батцуурт унсан. Бямботгоороо дүгрээд унсан. Дүгрээд унсан. За ийм 5 бүх бол одоо энэ Алтан замын 2 дугаар тойрогт даваагаараа тэргүүлж гарч ирсэн. Өдөг шороод даагүй хамаг Монголын 64 дотор ганцхан бүх үлдсэн залуу арслаа. За тэгээ сонирхолтой 3 дугаар тойрог. Явандаа бол Батөлзийн бас дундаж даваа сайн байгаад гэж магадгүй шүү. Тий. Цөөн ч гэсэн Нэг нэг ихнийхийг бас нэг байгаа, үлдсэн тий. байгаа. Тэгэхдээ дараа 2 тойргийн дунджаар энэ төр Батөлзийн ихний өдөр байж л байх та. Нодныгийн чансаар доороос яаж орж ирлээ тий. Тий. Хотел зээсэн. Илдсэн шүү дээ араас зүгээр. Гоё орж ирсэн. Бямботгаарслан ч өөрөө эхний улиралд бас нэг хасагдах шатны барилдаа нэг шилдэг бөхөр тодорч ирсэн тий. Бямботгаарслан харцаг байдаг жилээ. Харцаг болдог Тэр жилийн намраа. алтан цомч би яг сайн үзег болохоор мэддэггүй. Яг бүр ингээд 3 улирлаар стад гаргуул яалчгүй нөгөө тойргоороо зөрнөлтөө тий. Эхний хэд чи бүр айгүй олон тойрогтой юм чи. Өдөр болгоо зааны тэр шилдэг авдаг жил чи 45 барилдаас 39 тав. Тэр чи яг бас 45 барилд тоглоо. 35 барилт. 35 барилд. 10 даваа. Тойрогт 35 барилт. Плейофф үлдвэл 45 барилт. Дээр нь бас хоорондоо тааргүй бүгчүүд байна л шүү дээ, тий. Тийм л. Тэр их олон гарч ирсэн. тий. Хоорондоо ерөөсөө таарчихгүй. Зарим бүр 10 таарсан ч хүмүүс байлээ, тий. Айгу хол зөрөөтэй байна тэр хүмүүс. Цагаан банд ер нь ихэнхдээ Таараагүй. Анхны үеийн сумын заанаас ярьж ирж. тэр их бас сонирхолтой юм байлээ. Нэрээ одоо яг нөө Саксны лиг дээр шилдэг залуу шин залуу тамирч ингээл Амжилт нагсан. Амжилт нагсан. Дараа жил одоо ингээд тэгвэл сумын заануудаас нэг хүн одоо ингээд яг цагаан бандын жишээ шиг аймгийн арслан болчоо. Энэ хүн их сайн байна. Гэвэл энэ хүнийг одоо чансаанд оруулж ирэх тийм нөхцөл бол байх уу? Үнэлгээ юм. Сонголтоор авч болно шүү дээ. Сонголтоор л авч болно. Өөр одоо хөл байхгүй. Өөр бол ястаа мэдэхгүй. Тий. Ягаад гэвэл нөө сумын зан хүн чинь чансаанд л ягаад ч огтхгүй. Ер нь бол нөгөө арслан болчихсон. лигийн журам нөгөө олон нийтэд ил болоог болохоор хүмүүс зүгээр таамаглаж одоо бид ичгэл яриад байна тий. яриад байна. Тэр одоо ил болоод Саксан бөмбөгийн волейболын лиг шиг ингээд
тавигдчих юм бол илүү бас ойлгомжтой. Тэдний одоо боломжит гоё хуулиудыг ер нь шууд аваад хэрэглэх нь зөв. Харин тийм нөгөө сагсан бөмбөгийн холбооноос сурах юм их байна да гэдэг чинь. Ерөөсөө тийм тэр чинь бол цаанаас яг билийг авчиж байгаа юм чинь ингээл аваад ирж байгаа. Тэгэхээр хуулбарлалтад бас буруу шүү дээ. Тий. Дэлхийн жишээ байгаа. Тий, болоо Бүх хотод бол улсын болох байхаа. бүх хот болно гэсэн. Тийм байх болж. Холимог бол заавал болно гэсэн. Болох байх. Холимог хотод бүх хотод болоод Монгол бүхийн баяр гэж хуучин болдог гэсэн бүх өргөнд. Бүхэн баяр болгоно. Тий. Эхлээд нийтийн Монгол болдог тий. Тэгээд өсвөр барилдаад, сумын зам барилдаад, аймаг зэрэг барилдаад, улс аймаг барилдаад Монгол бүхийн баяр гэж. Тэр бас ер нь бас их гоё шүү. Тэгээд тэрэн дээр бүгчүүд дээр гоё юм улаан хивсний ёслол хийчихвэл за тэгээд. Одоо манай бүгчүүд маань галбир хийж, царай мараа сайхан болцсон. Ховцолтой тэр чинь тасарчлаа шүү. Амар болсон. Тэгээд дээр нь үндэсний нөгөө ховцсны маань өөрийнх нь нөгөө нэг донж маяг загвар хийж дизайн бас амар хөгжлөө шүү дээ энэ цаг үед. Сая түрүү нөгөө хамаг Монгол багийн мэдлэгийг ярьж ирсэн тий. Тэгсэ. Тэг чи бидэд нөгөө аймаг зэргийн салтай хүмүүсийн зөвлөл бас тэр үед нэг загварны голоор бас нэг алхацгаачижсэн. Тэгж бүр бичлэг хийжсэн юм да. Тий барилдаан дундуур бүр загварынхантай гарч. Тийм. Шилмэл загварынхантай алхажижсэн шүү дээ бид нэр. Их өөртөө ихтгэлтэй бардам алхажижсэн одоо манай отхон баяр начаа. Тэгээд бид ч сорон зам бол тэгэл бүгдээрээ алхажижсэн. Хажуудаа загвар өмсөх эмэгтэйт юм. Оггүй эхлээд бүгчүүд нэг яг мэрэгжлийн загварынх нь нэг тэгээ хойлмог нэг явж. Одоо энэ сэддэрж гişүү. Манай зөвлөлийн ахлагчсэн. Тэр үед ч одоо бид нар бүр хөрөнгөний бирж дээр одоо хувьцааны нээлт уцны дуудлагын төр дээр хүртэл бас сууж ийсэн. Их сонирхолтой гоё арга хэмжээнүүд бас зөндөө хийжсэн. За одоо тэгвэл бас алтан цом чинь бүр өрөө мөрөөтэй. Тий. Хувьцаа авч хурдан барилдээ. Бонд аваад аюулаа. Тий. Араа босоо барилдээ гэх. Тиймэрхүү өрөө мөрөө хүртэл гаргаад бид нар ч тэр хөрөнгөний бирж дээр очиод суусан шүү. Хувьцаа энэ аваал тий. Тий суусан. Авч явах бид нар хувьцаа өгдөг тий. Нөгөө зоосын. Тий. Өвцөө эзэмшигчдийн баярын өдөр гэж барилдаан болж ирсэн. Тэгээд бас их гоё олон тийм үн цаасны баяр гэж игээд хэлээ тий. Тийм цаасны гэж. Хөрөнгөний бирж дээр очиод за болж ирсэн юм аа тийм барилдаанууд. Тэгээд тэр нөгөө улсын цолтоо, аймгийн цолтоо, сумын цолтоо гэдэг тэр чи ямар барилдаан багийн барилдаа хийсэн. Багийн барилдаа хийсэн шүү дээ тий. 3 хүн цаг гэдэг. Ирээдүйн цаг 3 хүн нэг баг болчдөг. За 3 ангиллын цолноос бүрдсэн баг болчихсон шүү дээ. Тэрчээд 8 цолныхаа ангилд барилдана. 8 хүн тойроод байсан. Тэгээ одоо тэр чинь нэг сумын зам байсан шүү дээ. Хоёр бүхэн даваад ах юм бол баг нь цаашаа яваад байна гэсэн үг. Дэлгэр сайхан тэр нэг л хийгдсэн. Аз жаргал арслуулгын нэг үг л. Тий. Тэгээд нэг булганы л их олон урцсан дээ. Баасан дорж явахтар тэр үеийн бас яг одооны чансаа шиг чансаалж авч ирсэн. 8 байсан. Тийм. Өндөр Гомбаатар. Тий. Бидэд барилж. Сумын заануудын ч гэсэн бас яг ерөнхийдөө тийг сонгоод. Тэгээд тэр чинь нэг багаараа суух суудал нөр тий. Яг ингээд тойроод багийнхаа улсын цолтой өгчөд эренбээр суудсан. Бас нэг гоё барилдаа. Тэр үедээ их гоё барилдаа болж ирсэн. Аймаг зэрэгтний дүүсэн тэр. Сумын зам л Батэрд нь ордог болсон. Тэр чи багаараа баха. Хуваараа нэг санагдчих. Хуваар л сумын замд л Батэрд нь гард байсан дээ. Аймаг зэрэгтний дүүсэн. Тогт 2. Тийм баг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсаа компани. Mobicom корпорац энгийнийг ухаалгаар. Хөрөнгөлөлтэй Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. 9 сар 10 сарын дугаар дээр л өсгөө зан Солонгос руу чирийн бүхийн барилдаанд бас баг урдуулж явж байгаа. Эдлаараа нэг дэлгэрүүлээ яриач гэсэн чинь төхүүлж байгаа яриа гэж. Одоо ер нь нэлээд төгсөж байгаа хта тий. Тий, одоо энэ 11 сард
Тэгээ аль болохоор энэ үндэсний бүх барилдаж байгаа залуучуудаа бас тэр орны бөхөөр барилдаад үндэсний бөхтөө бас тэдний бөхөөс сурсан арай шинэлэг бас тийм үрдэн байна. энэ төр сурах тийм боломж бололцоо байд юм. Би одоо хангаа аврагыг хараад байсан. Өөрөө бас тийм суралцах тийм хүсэл сонирхолтой тийм хүн учраас хангаа аврагын тэр алхад татаад байгаа татаачин болвол ер нь шириймийнхэн тэгд татдаг хэлснээр хөлөө урдуур нь гიშгэж гадчихдаг. Тэгээ би хангаа аврагыг за энэ бас өөртөө тохирсон мөхийг олж авчээ гэж. Одоо өөрт нь асуусан. За хинтoo энийг ер нь ширимээс бас олж харсан байна тэгс тийм ээ гэж байна. Мундаг ирэл агуулж тий. Тэгэхээр манай энэ залуучууд бас очиж барилдаж үзээд тэр бас өөрийнхөө барилдааныг бас баяжуулаасаа нэгт хоёрт бас гадаад орны бөхөөр бас барилдаж үзээсэй залуучууд. Энэ жил бол одоо 6 хүн оролцсон. Эрэгтэй 6 бас эмэгтэй барилддаг. Тэгээ эмэгтэй 3 бүх явах юм. За улсын баяр наадмын 4 бүх маань бол явна. Энэ жил Батмагна. За. Золбоо харцаг явна. За Дармаа жандсан улсын начин. Өндөр нуруутай тийм бөхчүүд нь бас сайн барилдах боломжтой байна гэж. Тэгээ Дармаа жандсан. За Дунд говийн Амгалан Баатар аймгийн урт зарслаг. Өмнө говийн Баян Сүх гэдэг аймгийн ярслаг бас залуучууд. Ингээд оролцох юм. Өөр хангаа инх чулуун гэдэг аймгийн ярслаг оролцсон та. Эдгээр бөхчүүд л явна да. Тэгээ бид нар яг өмнө нь бол бас нөгөө манай оролцсон хүмүүс одоо бидээс хойш ч олон жил явлаа шүү дээ. Манай өндөр мөн хэрдэн хангаа авраг гэл мөн хэрдэн нарцсан манаас барилдах байсан ажил төрөл нь бас болсонгүй. Хангаа аврагын хувьд бас оролцсон гэж бод бас давхцсан ажил гарсан учраас энэ удаадаа одоо ингээд NGO гэд болсон байгаа юм. Тэгээд цаанаасаа тэдэн хүн гээд ирдэг. Энэ жил нь 7 хүн одоо ямар ч 6 хүн оролцох гэдэг ингээд байж байна. Энэ сард явах юм билээ тийм. Энэ сарда. Улс тунгасны барилдаантай ойролцоолох тийм. Улс тунгасны баярын барилдаан, хаан улд үүргийн баярын барилдаа хоёр Эдгээр хүмүүс бол орохгүй юм байна тийм үү? Ер нь тэр Солонгосын бөхчүүд за одоо тэр нөгөө саяны манай Орхонбаяр Арслангийн оролцоод байгаа нэвтрүүлэг шоу нэвтрүүлэг Солонгос хүн чинь тэр дээр нэг Солонгос залуу ширимийн хүмүүс. ширимийн бүх оролцоод аврагын баг шиг үлээ тий. тэр одоо сүүлийн үед гарч ирж байгаа Юннам гүн гэдэг баг тэр нутгийн баг бол одоо их одоо нөгөө бүхэлэг дэвж уснуур гал гэдэг шиг том нөгөө нэг дэвж юм. сайн бөхчүүд төрдөг. Аврагууд их төрдөг тийм Голомт газар байх тийм. голомт Бүхэн голом нутаг байх. голомт нутаг. Тэднийх бол ер нь багаараа их сайн. Харж байгаа. Тэр багт байдаг. Тэгээд шин залуу бас сүүлийн үед бол их сайн барилдаж байгаа. Монголд бас нөгөө Араб фестивал гэж болоод тэнд бас 23 онд биш 24 онд ирсэн. Манай үндэсний хөр барилдсан байсан. Үндэсний бөхөр барилдсан. Ширимээрээ барилдаад. Тэгээд тэр Ара кемп дээр бас тийм тэмцээн зохион байгуулсан. Тэнд оролцож ирсэн. Тэгээд тэр чинь нас нь бага шүү. 23 он. Ширимийн бөхчд гар амир тий. Гар Хоёр гар амир. Та барилж байсан. Яг үүдсэн үү. Би бол барилдах боломж их муу юм юм. Зүүн бол. Зүүн байх. Дандаа баруун хүн барилдаг. Тэгээ очиод нөгөө хамт бэлтгэлийгээд ингээд яхаар гарч ирж байгаа юм гар амир тий. Тий. Тэгээ ингээд золго нь манайхаас шал өөр золго нөгөө уяатай. Тэгээ хөдлөхгүй яг амар түгж байна. Айгүй эвгүй. Мэргэжлийн спорт учраас ерөөсөө. Тэгвэл ерөн дээр хэлсэн дотроос юутэй хэвтэй дээшэл. Манай хөндөө дотох мэх чинь бас ойролцоод байгаа гэсэн үг үү? Ойролцоо. Тий. Одоо Гамбатарчлан тэр хийгээд Тий. байдаг. Санжирах. Тий. Тэгэл ерөнхийдөө давхар ачаа хутгаа гол мехнүүд шүү. Тэгэхээр одоо яалт бол өндөр үнэлгээр л тийм. Тий, ер нь бол тэгээд олон ч юм барилддаг юм. Илс бол одоо сумагийн дэвжиг харахад бол дэвжэн дээр нэг өнгөцгөн илс цацсан шиг харагдаад байгаа шүү. Ширимих бол тийм биш. Шууд шагаа өнгөрөөл ороо явчихна. Тэгээ шагаа өнгөрөөл ингээд нөгөө илс ингээ овоолцсон байгаа байхгүй. Сул. Тэгээ сул. Хэлионы шагаа талд орчих шүү. Тэгээд бид нар ч нөгөө тэгш гадаргуудаар барилддаг, гуталтай барилддаг. Тэгээ хөл нүцгэн нойтын илсэн дээр барилдана гэдэг бол бас
Амаргүй. Амаргүй л юм. Тийм. Азийн орнд гэсэн манай Бадралч бас аргагүй л орногоо үнд гээл. Эзэн Сомогоор дээр сайн сурсан байна. Сомогоор их сайн байгаа гэдэг тийм. Сонирхч 3 плөө 4 удаа. 3 удаа гэнэ л. 3 удаа явах тийм. За яг нөгөө төхүүлж байгаад мэдээлэл өгөндөө гэсэн маш гоё мэдээллийг заана мөн өглөө. За 11 сарын хуваарийг найруулагч харуулъя гинэ. Өнгөрсөн одоо ирэх амралтын өдрөө хуваарууд байна. Алтан цомын барилдааны 3 дугаар тойргийн 4 баг 2 барилдаал болох юм байна шүү дээ 15-нд. Эв Монгол хүлээгүй од групп хатан дэвтэр нэшлээ. Энэ өргөөний хэд аймаг зэрэг бол. Өргөөний 300 дахь аймаг зэргийг том их юм шиг. Одоо энэ 300 төгсөн дөө. Төгсөн үү? Тий 270 Сүүлийн 2 ном жил гарч болж байгаа хайрцангуй Тийм. цөөвтөрхөө явчлаа л да. Аймаг зэрэг. 99 оноос уу. Тий 99 оноос нэг Хуучнаар бол өдөрт чинь нэг 5 6 бол болцсон байж идэг. Тий. тий жилд нэг 10 болоод идэх шүү тийм ээ. 300 дахь аймаг зэрэг 1024 барилдах байхаа. Ер нь бас тийм санал бас энүүгээр Явуулах явуулах албанд Дамжуулъя. Дамжуулъя тийм. 100 дахь Сумын аюугаар зам бид нар чинь сумын цалтнаараа юу хийсэн шүү дээ. 1024 сумын зам барилдсан. 300 дахь аймаг зэрэгээ бол манай албаас 1024 барилд хүрхгүй зовлон байхгүй. Тий 500 оруулах Хүрхгүй зовлон баг. Дороо. Амт зэрэг 1024 хэдэн хоногт болох вэ? 2 хоногт асуудал. Ер нь 2 хоногт бол дуусна да. Өглөө эрт ихтгэл өдөртөө ш дуусна. Сумын зан ч юм бол ихэвчлэн дуусч байсан шүү дээ. Тэгсэн 1024. шүү дээ. Тий. Төрүүлсэн үн нь бас түргэн барилддаг бүх байсан л да. Тэрш болом уу? Тэр өдрөөс их сайхан. Нэгэн даваг эхний өдөр явуулчихж 512 бол дараа дуусчихгүй. Хөргөнд 1024 барилж ирсэн шүү Тэдэд барилд. дээ. Барилц тий. Амт зэрэг үү? Юу Улс аймаг. Хоёр Хоёр өдөр өдөр сумын барилдсан. цалтан. Оюун бол дөрвөлөө. Об төрүүлсэн 15 оноо авар. Хэн баяр авраг үзэрүү. Тийм баг. Тийм баг. Та дөрөв. Тийм баха. Мөнгөнбаатар хэцүү байлж байгаа тий. Одоо нөгөө зоргоо Доовотрын нэг барилдаах явдаг шүү дээ. Тий. Тэр чил тэр барилдааны дээр доор даваа шүү дээ. Хоёрын мөнхийн даваа ч юм уу. Тэр Зориг харцаа тэр зүүн захад залуу сумын заа гарч ирж барилдахгүй аманд гарсан. За Ингээд ингээд заал нэр нь хэд дөрвөлсөн. Бас олон дөрвөлсөн шүү. Үгүй байхгүй. Та хэд юу ярих вэ? Үгүй. Тэр цаад хүн л сайн мэдж байгаа одоо. Гэхдээ би мэдэхгүй яг нарийн Судлаач юм одоо. Ер нь бол хэлэхэд ичмээ. Барь завхаж бас хэцүү шүү дээ. аа Хоёр мөрний барьцал өгөхгүй. Яг өөдөөс нь очингууд бусгаад зүгээр ингээд цохиж өөдөөс ягаал. Тэр доктораа энэ төр бол одоо бас тэгж ер нь бол бас шуурхаа барилдаантай шүү. Тэгээд зүтгэж шийдэж барилдана. Хутгаа бол шийдэж утгана. Мордоо бол зүгээр яг зориул мордно шүү дээ. Тэр ер нь бол эргэлзэхгүй. шуурхаа гэснээс одоо 1024 барилдах чинь би амар хотын байнаа ширнэ хоёроос л хайдаг гэсэн шүү дээ. Тэр хоёр бас үлдчихгүй гаачихгүй. Тэг юм бол тэгээ тэр хоёр ч бас аваа одсон шүү дээ. уулан дээ. Манай ширэн давгүй. Тий. Амар Амралтын байнаа бүхий нөгөө сумын зам барилдахад нэлээ бас анхны нөгөө сумын зам 1024 үг байна. 100 дахь барилда. Тий 100 дахь барилдаа ингээд. Тэгээс хүмүүс ч их ирж бас үзэж ирсэн. Том Гоё болж болж шүү. Тэгээ Зориг нэг- олцоод. Эргээд одоо дараа нь эргээ уучихсан Монгол бүхий нэг том түүхий ихтэл юм. Ямар ч үед Монгол бүхий түүх, Монгол хөргөнд болсон барилдааны түүхэнд үлдэх тийм ач холбогдолтой том барилдаа. Бас том түүх төрүүлж гарч ирж ийш тий. Тий. Яг тэрний дараагийн жилүүдэд тэр одоо гарч ирж барилдсан дөржуулын барилдаа бас өргөний чимэг болж исэн шүү. Одоо энэ шарва 8 дэлж байсан шүү дээ. Зол 2 даваа нэм гэл одоо ер нь бүгд л сайн байгаа да. Баагууч өөрөө 8 дэлөө. Өмнө одоо зам. Дааны за. Шарва дөржил их сайхан том болчихсон л орж ирж байсан шүү дээ. Тэгээд 8 дүлтэй л дээ. Хинд нь унлаад. 300 дахь нэр нь тонд өгцөн үү? Төгсөн баг шүү. 300 дахь нь одоо би 268 дээр ном хийж лээ тий. Тий. Тэрнээс Тэрнээс хойш дуусгасан дэвжээ 1 2. тий. Тэгэхээр ч нэг 280 май 90 төгсөн баг тий. Орчим. Хойдон жил мэл бол. Хойдон жил юм байна тийм ээ. Тийм л. Ер нь сард нэг баг гэхэд сард Нэг хийгээд нэг юм уу Тийм. боломжтой бол 2 хийгээд байх ёстой барилдаан баггүй. Яг тэр чи энэ барилдаанаараа бид нар яадгүй гэхээр ийм барилдаан болохын аж тус нь холбогдол нь юу юм гэхээр ирээдүйн Монгол барилдах залуучууд энд одоо хөгжиж сайжирч идэг.
аймаг зэргийн золтой хөгчдийн зөвлөл байгууллага гэдэг. Аймаг зэргийн золтой хөгчдийн барилтаа сард 4 яваад ирсэн. Тэр үед барилдж исэн аймаг зэргийн золтой хөгчд дараагийн улс аймгийн золтой хөгчдийн ер нь шөвг рүү шахаад ер нь ур чадвар нээлт өсөөд сайжраад чангараад ирсэн байхгүй. Тэгээд тэр үед өнгөлж исэн хүмүүс нь бүгдээрээ улсын цал аваад авраг гард арслан болоод ингээд гараад ирд юм бэл. Анхны барилдаанд жигсэн нэршил нь бол ер нь сургалтын шүү дээ. Сургалтын барилдаан гэдэг нэртэй хэлж ирсэн. 80-ад онд бас явж исэн мэрсээр байдаг 70-ад онд өдр байсан л үт юм лээ. Хангаахын зааланд бол 7 хоног болгоны тийм баялт өдөр болдог байсан гэж байна шүү дээ. Зөвхөн аймаг зэргээр. Ганц видео бичлэг ус үлдсэн байдаг тийм. Тийм би шүү те. Магалж зан энтрийн барилж байгаа те. Дордсон баах, өсгөө авраг, Бацраг зан бүгдийн дэс. Энэ 11 сард энэ аймаг зэргийн золтой хөгчүүд гэснээс манай Булган аймагт аймгийн урт зарслан Нансал гэж Улсын баяр нааданд 2 удаа дөрөв давсан. Сайхан сумын. Сайхан сумын. Тэгээ Нансал арслангийн нэрмжид аймаг зэргийн золтой хөгчүүд Булган аймагт барилдах юм байна. Том барилдаантаа бас давхцаж байна лээ. 11 сарын 26-нд улс тунгагсан. улс тунгахснаар барилдаан зохион байгуулж байгаа юм байна лээ. Улсын золтой. Улс аймаг. Аймаг зэргийн золтой. 2-4 давхтаа нэг тэр баян 64 бүх. Нэгдүгээр цэрэн Цэрэн догт хавраг. 5 дээр. нэг нь баян хавраг хаа Тийм байна тий. Ер нь Булган аймагт улсын наадамд 4 давж исэн аймгийн арслангууд бас гол байдаг шүү. Бүр сайхан суманд бол. Сайхан суманд их олон. Энэ цаг үед бол 3 нотгоо л байна уу тий? Нотгоо чинь 3 санагдав. Тийм баг 3 удаа дөрөв. Сүмбай 2. Тийм. Дэх нь чинь сайхан сумаас орог тийм 6-7 он биш үү? 2-оос дэж 4 давс. Тэр дээр үе Санжаага тэ баг санжаага чинь 3 удаа байдаг. Тэгээд пүрв дөрж үзсэн хүн байдаг тийм. Бүр их лав дөрж байгаа бас мөн. Задгай шар гэдэг. Тэгэл Батцангэл сайхан 2 аргагүй бүхтэй газар гэж. Задгай шар гэж тэр лав дөрж гэж юм бас Монгол бүхий дүүхэнд нэлээд байдаг штэ. Тий. Сайхан бас шудраг дуухан найдангийн лагдаг тийм сайхан барилдаанч тийм юм байсан. Нансалгоог бол манай нутгийнхаа ер нь тэгээд цол ахвал байсан даа л гэж ярьдээ шүү дээ. Одоо үндсэн хуулийн зүйн ламжууга гэдэг хүн. Тэр ламжууга ах нь хэл та. Одоо аав нь улсын начин дондоо гэж. Тий. 20-од оны хувьсгалын начин тийм мундаг хүн байсан юм бэл. Тэр хүний хүүхдүүд тэр Нансалгуй, тэр ламжууга Пүрв жав гэж манай дундгуйн хултад баг манай сумын хүргэн байсан баг. Дундгуйд ажилладаг тийм хүн байсан. Их адилхан тийм бураахан нар байдаг гэсэн. Олуулаа. Бас бүх юм мундаг удамтай. Ер нь бүгдээрээ бас их сурхий ажил амжиргаа сайтай тийм улсууд баг шиг байдаг. За энэ үрээд бас нэвтрүүлгийн маань цаг өндөрлөх болж байна. За өнөөдөр бүхий өрөө нэвтрүүлгээрээ Алтан сумынхаа барилдааны ихний хэсэг томилоод араас нь бас манай телевиз үзэгчдийн тархийг цэнгэлсэн өргөн мэдээлэл мэдлэг хүргэсэн. За энд бас та хэдтэй ингээд сууж байгаа би хүртэл одоо мэдээллээр ингэж тархи маань баяжсан ийм сайхан дугаар бас боллоо. Ингээд өнөөдрийн дугаарыг бас чимж оролцсон эрхэм та гуравтаа маш их баярлалаа. Алтан сумын барилдаан энэ үйлрлийн одоо хийж зорж байгаа бүх үс хэрэгт нь өндөр амжилтыг хүсье өрөө. За баярлалаа. Яг сайхан халаад ирж ийсэн. Яг ярих гэж ийм богинохон видео гэж бодлоо. Одоо тэгээд яг үргэлжлүүлээд бас бид гурав ийш бас 2 дугаар хийх. тий. Камергүй газар ярих. Камергүй газар. За ингээд эрхэм үндэд үзэгч та бүхэнд бүхий өрөө нэвтрүүлгийн 23 дахь дугаар хүрлээ. Үзэгч та бүхэн бүхий өрөө нэвтрүүлгээ N Sport сувг, N Sport телевиз, за мөн дээрээс нь NTV телевизийн албан ёсны YouTube хаягаар одоо нөхөж үзэх боломжтой. Ингээд үзэгч та бүхнийг Монгол бүхийн босоо цагаан ямар өр мөнхөд ивэж байх болтугай бидний нэвтрүүлэгтэй хамт байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа.